хагас бүтэнсээр амар их ажиллуулна. Тийм сургууль, ийм цуглаа, ийм ч юм дооч гэх амар их хагас бүтэнсээр одоо сүүлийн үед нөгөө хагас бүтэнсээр амардаг болчиход тань бас уучлах шиг гарч ирэх юм хагас бүтэнсээр ажилласан. Тэгээд ер нь цалин мөнгө баг яг гэр нөгөө ойрхон энэ хороонд амьдардаг өөрөө энэ хэсгээр амьдардаг болохоор яг тэрэнд үйлчил ажлын амжилттай ажиллаж байгаа. Тэрнээс биш одоо залуу хүмүүстэй энэ дэс яаж ажиллаж байгаа. Сүүлийн Монгол ч хамаас амжилттай хийж байгаа юм шүү дээ. Тэгсэн өөртөө өдөр тоодонд авах чинь 10-20 минут гэж байна. Тэгээ хүмүүс бол яг тийч хаадаг л да. Би ингээл өөрөө цаачаад ингээл нэг юу чидгүр хорон дээр байдаг. Тэр зөөр байхгүй шүү дээ. Өөрөөс нь өдөр болгон 9 чирийн судалгаа авч ирнэ. Нэг судалгаа тэгээд 2 3 адилхан яг нэг утгатай бодлоо 2 3 талаас нь тэгээд агуулсан гэсэн юм. Байнгын судалгаа авч ирнэ. Байнгын судалгаануудыг авч ирнэ. Хорон дээр хэсэг дээр ирсэн шилжиж ирсэн ирдээ бүтгэж авна. Бүтгэжүүлнэ. Ямар айл ирсэн байна, ямар айл дагтаа хэрэг нүүсэн байна, хэрэг нас орсон байна гэх тэр болгоны чинь мэдээллийг бид өөрсдөө тэмдэглэж авч гэж авч. Тэр зохион байгуулагчтай, тэр өгсөн сурчтай байна гэсэн. Одоо ихэнх бас манай сэтгэл ихэнх нь бас нэг үнцэн ажиллагаанд хүрээслэгчний амьд хүрээслэгч нэгэл хаан цаасаар олцоод яваад байна. Тэгээд зарим бүртгэхгүй хүрсэн зарим бүгднүүдээ орж байгаа ялгаа болчиход тэнгуү сугуулаас бас бүхүүдээ нэ. Тэр нь асуудал. Орцгүй юм. Хэсэг чинь юу орцгүй юм байна. Тэр нь бол тэгээд одоо энэ одоо хитүүн амьдарч хин байх өөртөө хин байдаг хин байхгүй гэдгийг хин найрхууд энэ өөр ямар амьдралтай яа гэдэг хэдэн цаг хэрэглээд хэд амгийг хэлж байгаа. Энэ нь хэрэгцээтэй хамгийн ойрхон байдаг төрөн яваад хамгийн анхаа шатны нэгж штэ. Гэсэн мэтлэг гэрээд гэдгээр ямар ч нэг төрийн албан хаагчдын хамаг юм ямар санагдсан байхгүй. Тэр нэг бодох сайн байдаг. Банк мөнгөн дээр баанда хийцэн чинь зээлмэл хийж байж байгаа. Багш чинь нэг нэгсэж нэг дээр цалин баг. Би л нэг зээл нэг зүйл мөр авч ирсэн. Тэгээд дахиж нэг тэгээд дахиж зээл авах гэсэн чинь баггүй хэлсэн гэдэг. Шалтгаан нэг юу хүрэлцэхгүй л шүү дээ. Орлон баг орлон залраа хайцсан баг гэх юм аа. Тэгээд одоо нөгөө төр албаагч бас яг хүүхд мөхтнийг юм хамгаалаад биш үү сургууль бидэрт бол тийм байхгүй шүү. Тэр ялгаа байв шинэ санагдал болоо. Тэгвэл төрийн байгууллага хамгийн анхан шатны иргэдэг ойрож хамгийн мэдээллийн төрд өгчөөс тэр төрчин тэрний хүнслэлээр юу яадаг вэ? Тэгэхээр чинь бид нар ямар ч төрийн албан хаагч биш болчиход байгаа. Тэгсэн мөртлөө ажил хийгээд тийм ажил хийх тул та төрийн албан хаагч гэсэн юм. Тэгвэл юм хаан энд хаан болгоод төрийн албан хаагч биш ээ. Бид нэг юм санагдав. Надад суудад иргэдийн оролцоод амар гоо. Иргэд ер нь амар юм доочихгүй итгэхгүй байна. Тэр нь амар хэцүү. Одоо ингээд баян халамжаас ч гэсэн үргэлж чинь тийм сургууль тэдүүн яв гэж хаалзаач нь. Тэгэл нэг хүмүүс рүү яриад quality сургуулиуд гойд шүү дээ. Ороо цастай мастай үегээд ингээд янз бүрээр хамаагүй мадсууд ороо цастай цастай ч юм бэлтгэж юм шууд байна шүү. Тэр зам маань ч надад би шаарч мэрзэл өөртөө гарч байгаа шүү дээ. Тэгээд ямар ч нэг хүмүүс харцаад өгдөг гэж яа нэг юм ажил хийгээд байна. Жаалаа мал цэвэрлээд юм уу цэвэрлээд бахаа бас цэвэрлээд болж болоо юм шиг.